Сайн байцгаана уу? Та бүхний өнөөдрийн мэнд төргий байглаа байна. Манай сувг тавтамаарл. За өнөөдрийн видеогоор бид нэг маш энгийн мөртлөө хамгийн чухал асуултанд хариулах болно. Тэрний юу гэхээр аз жаргал гэж юу вэ? За тэгэхээр аз жаргал гэхээр хүмүүс бол янз бүрээр өөрийнхөө тодорхойлж байдаг тийм. Ер нь бид бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг, байхыг хүсдэг. За тэгвэл яг аз жаргал гэж тэгвэл яг юу хэлээд байгаа юм бэ? Тэгэхээр зарим хүмүүс бол аз жаргал гэдгийг их мөнгөтэй байх, эрх мэдэлтэй байх, эсвэл сайхан байр машинтай байх, эсвэл амжилтанд хүрэх гэдэг юм. Ингэж гаднах нөхцөл байдлаасаа ингэж хамааруулж их ойлгож байдаг. За гэтэл яг үүндээ аз жаргал гэдэг маань ерөөсөө эдгээр зүйл биш байж байдаг. Өөрөөр хэлэх юм бол аз жаргал гэдэг бол ерөөсөө таны дотоод сэтгэлд мэдрэгддэг тэр сэтгэл ханамж, баяр баясгал, амар тайван байдал, мөн таны одоо амьдралд утга учиртай мэт санагдаж байгаа тэр мэдрэмжүүдийг ерөөсөө аз жаргал гэдэг л гэж ойлгож байна гэсэн. Тэгэхээр энгийнээр хэлэх юм бол ерөөсөө та хүссэн үедээ хүрэх үед тэр төрж байгаа баяр баясгалан, хайртай хүмүүсийнхээ дэргэд байх тэр дулаан мэдрэмж өөртөөгөө эвтэй тайван байх тэр байдал ч гэдэг юм уу ийм одоо маш тийм жижиг зүйлээс одоо ийм баяр авчирч одоо баярыг аз жаргалыг одоо мэдэрч чадж байгаа тэр чадвар бүхэн ерөөсөө одоо аз жаргал байдгаа. За тэгэхээр ерөөсөө аз жаргал гэдэг маань зөвхөн ганц мөнгө ч гэдэг юм уу амжилттай эрх мэдэл гэх мэт зүйлээс ерөөсөө хамаардаггүй. Ерөөсөө маш тийм жижиг зүйлээс бол байнга ирж байдаг гэсэн. Тэгэхээр бид нэр одоогийн нийгэм дандаа ингээл өрсөлдөөнтэй, хурдтай ингэж явж байгаа учраас ингээд энэ хугацаанд тэгээд аз жаргал гэдэг зүйлийн араас бид нэр явж байгаа мөртлөө яг тэр өөрт нь байгаа гэдгийг ерөөсөө бүр ингээд таг марччихдаг, ерөөсөө хардаггүй гэсэн. Тэгэхээр та яагаад ингэж амьдралдаа ийм их одоо эд хөрөнгөө араас ч гэдэг юм уу эсвэл эрх мэдлийн араас эсвэл магадгүй сайхан байр машин араас яваад байгаа юм. Энэ одоо явж эцсийн үр дүндээ тэдгээр зүйл байх юм бол та аз жаргалтай байна, би аз жаргалтай болно гэсэн зорилго цаана байгаад байна шүү дээ, тийм. Тэгхгүйгээр эдгээр зүйл ингээд байхгүй байсан ч гэсэндээ та амьдралын одоо жижиг хорон мөвч бүхнээс ингээд аз жаргалыг та ингээ харах юм бол эргэн тойронд бид аз жаргал байж байгаа гэсэн. Тэгэхээр тэрийг одоо харж өөр дээрээ дадал болгох нь таны амьдралын чанарт маш хүчтэй нөлөөлж идэг. За тэгээд аз жаргалыг болохоор бас ингээд философийн талаас юм уу эсвэл сургаал ингээд гэгэрсэн багш нарын үзэл бодлоор бол бас өөрөөр өнцгөөс тайлбарладаг. Тэгээд зарим ойлголтуудаас та бүхэнд хуваалцъя. За ингээд Гатомо буддагийн үзлэл болохоор аз жаргал гэдэг бол ерөөсөө зовлон багассан тэр сэтгэл тайван байдлыг хэлдэг гэн. Тэгэхээр энэ нь ерөнхийдөө бол гадаа зүйлс буюу мөнгө, нэр хүнд, эд хөрөнгө гэдэг юм уу эдгээр зүйлс нь бол төр зурах байдаг. Бөгөөд энэ жинхэнэ аз жаргалыг өгдөггүй. Харин жинхэнэ аз жаргал бол ерөөсөө таны тэр шунал, уур, мунхаглал багассан үе болон дотоод амар амгалантай тэнцвэртэй үеийг болохоор аз жаргал гэж үздэг юм байна. За тэгээд Садгүрийн үзлээр болохоор аз жаргал гэдэг бол ерөөсөө таны дотоод төлөв байдал байж идэг. Тэгэхээр ямар ч нөхцөл байхаас үл хамааран ерөөсөө та өөрөө аз жаргалтай байх тэр чадвараа өөрөө бүтээдэг гэж үздэг. Тэгээд дотоод энерги болон ухамсараа хүн зөв удирдах юм бол байнга одоо аз жаргалтай байх боломжтой гэж үздэг. За харин Ошогийн үзлээр болохоор аз жаргал гэдэг бол эрх чөлөө буюу өөрийнхөөрөө байх. За энэ нь юу гэж байгаа гэхээр ерөөсөө дүр эсэхгүй нийгмийн дарамтаас ангид за мөн амьдралыг одоо баяр баясгалыг зүгээр тоглоом шиг ингэж хүлээж авах. Тэгээд мөн одоо мөчтэй бүрэн дүр орших нь өөрөө аз жаргал юм а гэж үздэг юм байна. За тэгэхээр тэгвэл таны одоо бодлоор аз жаргал гэж юу вэ гэж би бас асуумаар байна. Та бүхэн тэгээд доор комент сэтгүүлтэйгээрэй. За харин миний бодлоор аз жаргал гэдэг бол ерөөсөө сэтгэл санаа тайван байх. Энэ бол ерөөсөө аз жаргал. Тэгээд амьдралын жижиг зүйлээс баяр баясгалан мэдрэх мөн бүх зүйл талархалтай ханд манаас миний хувьд аз жаргал гэж би үздэг байгаа. За тэгвэл аз жаргалыг тэгвэл эвддэг зүйлүүд тэгвэл юу байх вэ гэж. Тэгэхээр яагаад аз жаргалыг эвддэг зүйлийг ярих гэж байгаа юм бэ гэхээр би түрүүн дээр хэлсэнтэй хүн болгон бид бүгд аз жаргалыг хүсдэг. Ингээд амьдралын маань зорилгоо ингээд харах юм бол явж эцэст нь л бид бүгдээрээ л аз жаргалтай сайхан сэтгэл санаа амар тайван эрүүл сайхан амьдралыг хүсэж байгаа. Тэнгүүд бид яг өдөр болгон тэгвэл аз жаргалтай байгаад идэггүй гэхээр төдийлөө үгүй гэж харагддаг. Тийм учраас ямар зүйл тэгвэл бидний аз жаргалыг эвсдэм бэ гэдэг талаар ярилцъя. За мөн тэгээд дээрэс нь тэгвэл бид нар байнга аз жаргалтай байх боломжтой юу гэдгийг бас
ингээд ярилцаад явах болно. За тэгэхээр аз жаргалыг эвддэг зүйл гэдгийг ерөөсөө нэгдүгээр болохоор хит их шунал гэж үздэг юм байна. Энэ болохоор Гатама Буддагийн сургаалд их тодорхой тайлбарладаг. Тэгээд хүний аз жаргал гэдэг бол ерөөсөө тэг гаднаас биш дотроосоо ингээд эвддэг хит хитэн одоо гол дайсан байж идэг. Тэгээ нэгдүгээр гэх юм бол шунал буюу хүсэл таачаал. Тэгэхээр энэ нь юу гэж хэрэг нөгөө бид нэр илүү хийх авбал те илүү аз жаргалтай болно гэсэн бидний бодол явж байдаг. Илүү аваад ах юм бол эсвэл энэ зүйлийг бүтээчих юм бол те ингэж юм бол бид аз жаргалтай болно гэдэг юм уу. За гэтэл одоо ерөөсөө хүсэл нэмэгдэх тусам бидний сэтгэл ханах нь багасдаг. Тэгэхээр аз жаргалыг болохоор байнга ерөөс ингээд дараагийн зүйл шилжүүлэх нь ерөөсөө одоо бидний аз жаргалыг эвдэг зүйл явах нэ гэж байна. За хоёрдугаар болохоор уур буюу дургуутал. За хин нэгэнд уурлах, гомдох, тунирхаг эдгээр бүзүүл нь болохоор ерөөсөө анхандаа та тэр хүнд ингээд гомдож байгаа юм шиг, тэр хүнд уурлж байгаа юм шиг харагдаж байгаа боловч эцэст нь яг үндэ бол хохирч үзэж байгаа хүн та өөрөө байж идэг. Тэгэхээр таныг энэ бол уур шатаадаг, таныг одоо эдгээр зүйл бол хорлож байдаг гэсэн. Тэгэхээр уур болон бусад зүйл нь болохоор таны аз жаргалыг эвдэг хоёрдугаар зүйл ахна гэж. За гуравдугаар болохоор мунхаглал буюу одоо нөгөө бодит байдлыг буруу харах. За юмыг яг байгаагаар нь биш одоо хүснээрээ харах те. Та нэг зүйлийг яг бодит байдлыг бодитоор нь харахгүйгээр зүгээр толгоондоо та уруулж бодох юм эсвэл шал өөр байдлаар тэр өөрийнхөө энэ толгоондоо ургуулсан энэ бодолтой итгэж ингэж буруугаар харах нь тийм байна. За мөн эсвэл төр зургийн зүйлийг мөнх мэд бодох. Жишээлбэл би одоо мөнх зовоод энэ ч гэдэг юм те. Эсвэл одоо дараа нь буцаад ингээд сайхан зүйл ирэх байхад чинь заавал тэр одоо сөрөг байдлыг авчирж ирээ. Тэгээ та тэрийг дахин бодоод бодлоороо өөрөө ингээд зовоод идэх ах нэ. За тэгээд эдгээр зүйл нь болохоор одоо тань хит их хүлээл, буруу хүлээлт үүсгэхээрээ те таны сэтгэл одоо гонсоодог, уран буугардаг эдгээр зүйл нь болохоор таны аз жаргалыг эвддэг хурдах зүйл байна. За дөрөвдүгээр зүйлт нь болохоор наалдац буюу attachment гэж ярьдаг л та. Нэг одоо зөвхөн тэг хүмүүс эд зүйлсийг ч гэдэг юм уу ингээ заавал минийх байх хэрэгтэй гэж хит их ингээ барьж ингээ наалдаж ингээ те барьж авах гэж оролдох. За эсвэл ингээд тэр зүйл ингээд танаас явхад холдохоч гэдэг юм те өөрчлөгдөхөд нь та ингээд шаналдаг тэрийг яг өөрийнхөө ингээд байлах гад ингээд зүтгэдэг хитрхийх ингээд attachment өгдөг. Энэ зүйл болохоор аз жаргалыг ерөөсөө маш их эвддэг таныг хамааралтай болгодог зүйл байна. За 5 дахь болохоор харьцуул буюу бусдыг дандаа өөртөө одоо өөрийгөө бусдаа дандаа байнга жишг харьцуулах. Одоо тэрийг надаас илүү байна. Би дутуу гэсэн мэдрэмжийг дандаа авч байдаг. За эсвэл энэ хүн ийм байхад би ийм байна гэдэг юм. Эсвэл би ийм амьдралтай байхад тэр хүн ийм байдаг гэж. Тэгэхээр эдгээр зүйл нь болохоор ерөөсөө таны байгаа аз жаргалыг өгөх идэг зүйл ахна гэж. За тэгэхээр ерөөсөө буддагийн үзлээр болохоор аз жаргалын эвдэг зүйл бүгдээрээ ерөөсөө таны тэм сэтгэлийн дотоод төлөвлөгөө байдлаас үүсч идэг. Тийм учраас ингээд аз жаргалыг эвдэхгүйгээр ингээд аз жаргалтай байхын тулд та ерөөсөө дотоод шийдэл ерөөсөө та дотроо ажиллах буюу анхааралтай байх тийм mindfulness бясалгал хийх тийм йога хичээлч гэдэг юм тасгал хөдөлгөөн хийх тийм. За эсвэл байгаа бодит байдлыг зөвхөн хүлийн зөвшөөрөх тэгээ байгаагаар нь харах. За мөн та шунал уур мухлаа багасгаж ухамсартай ингээд амьдралыг харах юм бол таны одоо аз жаргал бүр нэмэгдэх юм байна. За тэгвэл одоо бүгдээрээ аз жаргалыг олж авахын тулд эсвэл аз жаргалыг мэдрэхийн тулд ингээд бид нэр эсвэл аз жаргалыг бид яаж хэрхэн мэдрэх юм бэ гэж. Тэгэхээр нэгдүгээр талаараа одоогийн одоо мөчөд байх. Энэ бол яг одоо цаг дээр байх тий. Тэгэхээр ихэнх хүмүүс ерөнхийдөө өнгөрснөө бодоод ирээдүгөө бодоод байж байгаа тий. Энийг бол бид бүгдээрээ мэдэх ах. За энэ их үед болохоор ерөнхийдөө бол ингээд өнгөрснөөс үүдэлтэй стресс эсвэл гуниг тий эсвэл ирээдүгээс үүдэлтэй айдас ч гэдэг юм ингээд гих мэтлэн үсээ тэгээ таны одоо ингээд яг одоо болж байгаа энэ одоо байхын мэдрэмжийг одоо ингээд аз жаргалыг мэдрэх мэдрэмжээс бол дандаа хулгайлж идэг. Тийм учраас яг одоо та юу болж байна те? Та яг одоо таны амьдрал ямар байна? За мөн та яг юунд одоо анхаарч байна те? Юунд одоо та анхаарлыг хөвч байна гэдэг дээрээ өөртөө ингээд анзаараад үзээрэй. За хэрвээ та илүү их мэдрэхийг хүсэх юм бол өөрийн амьсгал болон орчин мэдрэмж дээр ингээд яг одоо төвлөрөөд
үзээрэй. Энэ нь болохоор таны сэтгэлийг тайвшруулад аз жаргалыг мэдрүүлэх бах. За хоёрдугаар гэх юм бол бие анхаарах. За энэ нь болохоор бид сайн унтах, эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх гих мэтлээ. Энэ үед болохоор бид өөрсдийн бие одоо тайван байх юм бол сэтгэл санаа илүү их ингээд доктортой байж идэм байна. За гуравдугаар болохоор талархал буюу за өнөөдөр байгаа зүйлсээ анхаарах. Тэгээ танд яг одоо өнөөдөр одоо яг ямар зүйл байна тэр бүхэн дээрээ талархах. Одоо жишээлбэл юм бол та өөрхийн амьдрал дээр эсвэл таны эргэн тойронд байгаа хүмүүс, боломж гих мэт зүйлээр ингээд жижиг зүйлээр дандаа талархах. Энэ бол маш хүчтэй зүйл байдаг. За энэ л болохоор таны сэтгэл ингээд дутагч байгаа зүйлсээс илүү дутагдлаас илүүтэйгээр ингээд хангалттай зүйл рүү шилждэг учраас талархлыг бол би номер 1 гэж ер нь бол дотроо боддог. За дөрөвдүгээр болохоор хит их харьцуулалтаас одоо зайлсхийх тийм бусдын амьдралтай ингээд өөрийгөө байнга харьцуулах нь ерөөдөө таны аз жаргалыг улгаалдаг гэдэг түрүү ярьсан. Тэгэхээр ерөөдөө бусдын амьдралтай эсвэл бусадтай одоо өөрийгөө харьцуулахаас илүүтэйгээр өчтөрийн өөрийгөө өнөөдрийн өөртөөгөө ерөөсөө харьцуулахад мөн өөрийнхөө өсөлтөнд төвлөрөх хэрэгтэй байдаг. За 5 дахь болохоор сэтгэлээ чөлөөлөх буюу одоо уур, гомдол, харамсал, уйдхар гуниг эсвэл ингээд тэдгээр зүйлийг ингээд дотроо удаан тээхгүй байх. Энийг за мөн дээрээс нь уучлах чадвар, бусдыг уучлах чадвар. За эдгээр зүйлийг ингээд та өөрөөсөө ингээд чөлөөлж чадах юм бол та дотроо сая аз жаргалыг мэдэрнэ. Тэгэхээр хүний сэтгэл гэдэг үл ерөөсөл хамгийн их ингээд өдөр болгон ингээд байнга нэг зүйл юм дүрээл ээж идэм байна. За ингээд тийм учраас эдгээр зүйлийгээ та орой унтахаасаа өмнө бүх зүйлийг ингээд энэ зүйл бол минийх биш. За эдгээр зүйлийг ингээд эргээр болсон мэтэр бодоод хонох юм бол та илүү маргааш хүлээс эрэхтэй хөнгөн сэрэх болно. Энийг та хийгээд үзээрэй. За 6 дахь болохоор амьдралаа ямар нэгэн утга учиртай зүйлийг ухамсартайгаар хийх. За энэ нь болохоор ингээд та өөрийнхөө хийж байгаа зүйлдээ зориг өгөх, утга олох. За эсвэл жишээлбэл ингээд бусдад багч гэсэн туслах, Ингэхээр одоо хүний сэтгэл хамгийн ихээр ингэж дүүрдэг гэн. Тэгээд өөртөө эсвэл өөрийнхөө одоо зорилго дээрээ одоо хандаж тэр зорилгон дээр илүү их ингээд утга учиртайгаар ингээд анализ хийх ч гэдэг юм уу. Эдгээр зүйл нь болохоор таны амьдралд ингээд аз жаргалыг нэмэгдүүлэхэд ингээд ойр зүйлүүд байх нь. За тэгэхээр түрүү хэлсэнчлэн аз жаргал гэдэг бол ерөөсөө ингээд гаднаас ирдэг зүйл биш. Бид нэр ингээд хүн өөртөө дотроо ингээд энэ сайхан байдлаа үүсгэх юм бол аз жаргал бол байнга дагалт юм байна. Тэгэхээр гадаад нөхцөл байдлаас илүүтэйгээр дотоод байдлаа ингээд үргэлж ингээд чухалчилж авах үзээрэй гэж хэлье. За тэгэхээр та бүхэн ч гэсэн бас ингээд үргэлж ингээд аз жаргалтай амьдралтай байхыг үргэлж хүсэж байгаа байх. Тэгээд энэ амьдралтай хүрэхийн тулд ингээд үргэлж дотооддоо сайхан байдлыг цэцгэлүүлж тэгээд амьдралаас ингээд сайхан таашаалыг авч амьдраарай гэж хүсье. За дараагийн дугаараар уулзлаа. Бүгд баяртай.